Сан хөмрөг. Монгол Улсын үндэсний номын сангийн сан хөмрөгт буй 3.5 сая ном судар хэвлэлийн бүтээгдэхүүн дараах 6 үндэсэн сан хөмрөгт хадгалагдаж байна. Монгол номын сан хөмрөгт 250 мянга орчим ном. Монгол судлал гар бичмэл номын сан хөмрөгт 57 мянга гаруй ном. За манай сан хөмрөг нь болохоор Монгол судлал гар бичмэлийн сан хөмрөгөө манайд болохоор нийт 60 мянга гаруй ном хэвлэл гар бичмэл бол хадгалагдаж байна. Үүнээс бол одоо гар бичмэл нь болохоор Монгол бичгээр одоо Монгол судлалын талаар дэлхийд танигдсан ном хэвлэл манайд байдаг. Жишээ нь одоо Ганжуурын 109 бит, Данжуурын 226 бит хадгалагдаж байна. Төвд номын сан хөмрөгт 1.5 сая гаруй ном судар. Монгол Улсын үндэсний номын сангийн төв цаа хөмрөг бол 8 дугаар богд Жавзандам будагт одоо нандингийн шүтэж ирсэн ном судрууд болон одоо ховсголын ороо бусгай цаг үед бол уул хад агууд нууж авч үлдсэн ном судруудын дээжээс бол бүрддэг нэг ийдтэй бол 1,500 орчим ном судар хадгалагдж байд юм аа. За энэ хүү 1,500 орчим ном судар бол ерөнхийдөө шинжлэх ухааны болоо бүхий салбараар бичигдсэн байдаг. Гүн ухаан, ангаах ухаан, одон орон, хин шинжилэл гэх мэт төв тэлээр ингээ бичигдсэн байд юм аа. Одоо та бидний харж байгаа энэ судар бол Жалц Тэмбэн гэдэг нэртэй судар байна. Ганжуур байна. За Жалц Тэмбэн Ганжуур бол Өндөргийн зан базар өөрийн биеэр одоо Монгол залж ирсэн юм ховор нандин судар байгаамаа. За Жалц Тэмбэн Ганжуурыг бол Монгол залж ирэхэд бол төвдүүд бол ихэд дургуутж байсан. Учир нь бол одоо Жалц Тэмбэн Ганжуур бол одоо тухайн цаг үед бол төвдийн хааны ордны босго давуулахыг бүр хоригдсон тийм ховор нандин судар байсан байгаа. За Өндөргийн ном эрдэнэ сураад одоо буцаж Монголд ирэх явах буцах тэр цаг үед бол 5 дугаар далайлам Лувсан жамц бол Өндөргийн зан базарт Жалц Тэмбэн Ганжуурыг бэлэг болгон өгсөн байдаг. Төвдүүд бол үүнд нь дургуутсаад Жалц Тэмбэн Ганжуур одоо буцааж авахар араас нь цэргэлэн хөдөлж байсан тийм түүх байдаг. Өндөргийн зан базар бол үүнийг мэдээд Жалц Тэмбэн Ганжуураа бол хавцалт нуусан байдаг. За тэгээ цэргүүд ирэнгүүт Жалц Тэмбэн Ганжуур бол түргэн өртөгөөр явсан. Одоо бол хаалхын хилийг давсан байгаа гэж хэлээд цэргүүд нь бол буцааж байсан тийм түүхтэй. Монгол Улсын үндэсний номын сангийн төв цаа өмөрхт бол судар номоос гадна одоо бар дарцсууд бол хадгалаастай байдаг. За тэдний нэг нь бол Зэсварын жадам судар байгаамаа. За энэ хүү Зэсварын жадам судрыг бол Монголын сүүлчийн эзэн хаан 8 дугаар богд Жавзандам будагт бол зарилгаар бүтээсэн байдаг. Тухайн цаг үед бол уран дарагчдаараа алдартай байсан Далайн Чонхор вангийн одоо борж үлдэн тунгийн шар тэргүүтээ уран дарагчид бол Жадамбын Зэсварыг бол 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байдаг. Тэгээ 1915 онд бол Жадамбын Зэсварыг хийж дуусаад богд хаанд бол өргөн барьсан байд юм аа. За Зэсварын жадам судар бол 1995 оны 241-р тогтоолоор одоо түүх соёлын хосгүй нандин өвд одоо бүртгэгдсэн юм. Монгол Улсын үндэсний номын сангийн төвд номын сан хөмрөгийн хуучин ном судрыг цахимжуулан хадгалж хамгаалах зорилго бүхий төвд хэлт ном судрыг каталогжуулан цахимжуулах төсөл 1990 оноос эхэлж 2018 оноос өнөө хүртэл үргэлжилж байгаа төслийн 2 дугаар шатны үйл ажиллагааны явцад 120 мянга орчим нэрийн 2 сая гаруй хуудас судрыг цахимжуулан хадгалжээ. Дорн дахны сан хөмрөгт 100 мянга орчим ном хэвлэл. Өрн дахны сан хөмрөгт 600 мянга гаруй ном. Манай өрн дахны сан хөмрөг нь 800 гаруй мянган номтой. Үүнээс 220 мянган ном нь салбар номын сан хөмрөгөөр нүүсэ. Үлдсэн 600 гаруй мянган ном нь төв номын сангаараа үйлчлэнэ. Харин тогтмол хэвлэл архивын сан хөмрөгт 1 сая ном хэвлэлийн бүтээгдэхүүн үеийн үед хадгалагдана. За Монгол Улсын үндэсний номын сангийн архивын сан хөмрөгөөс мэдчилж байна. За энэ хүү сан хөмрөг бол одоо Монгол улсад хэвлэгдэж байгаа ном тогтмол хэвлэл одоо болгоноос нэг ширхэг нь одоо хадгалж аваад энийг одоо ингэж хадгалах үүргийг гүйцэтгэдэг ийм сан хөмрөг байж байгаа. Тэгэхээр одоо магадгүй манай уншигч нар ярьд юм да одоо ингээд номын сангуудад байж байгаа сонин сэтгүүлүүд ингээд дундаасаа цоорцсон, урагдцсан байна. Соёлын үед одоо маш ихээр өргөдөж байна гэж бас ярьдаг те. Тэгэхээр тэрний одоо тэр дутагдж байгаа зүйлийг нөхдөг гол сан хөмрөг нь одоо энэ архивын сан хөмрөг байж байгаа. Тэгэхээр одоо альваныг зохиолчч байт юм уу те. Одоо миний нэг юм байхгүй болчлоо.
олоод өгөөч гэдэг юм өсөлтүүд их гардаг да. Тэгэхээр энэ сан хүмүүрт бол ганцхан сонингоос гадна номоо татгалагддаг байж. За энэ дээр бол энд бол одоо ингээд шин тоол хэмээх бичиг сэтгүүл одоо энэ дээр харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол 1913 онд хэвлэгдсэн одоо Монголын анхны тогтмол хэвлэлж үздэг ийм сэтгүүл байж байна. За гэх мэтлэнгээр одоо ингээд яг Монгол улсад хэвлэгдэж байгаа тогтмол хэвлэлүүд за мөн одоо орон нутгийн хэвлэлүүд гэж ярьдаг. Энэ хэвлэлүүд хүртэл одоо номын санд ингээд хадгалагдаад нэг ширхгэнүүд ингээд энэ сан хүмүүрт хадгалагддаг юм байнамаа. Монгол улсын үндэсний номын сан